За өдрийн мэнд төргий бизнесмен гүрэн академи хамтран хийдэг Капучино тайм подкастын ээлж дугаар эхэлж байна. За миний би бизнесмен ерөнхий редактор Даваад ирж, за манай хамтран хөтлөгч зочноор гүрэн академи үүсгэн байгуулагч гүйцэх захирал Даваас ирсэн байна. Өдрийн мэнд төргий. За ингээд хоёр даваагийн ярих сэдв бол өнөөдрийн сэдв бол одоо 21-р зууны менежер гэдэг ба шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо энэ шинэ зууны менежер ямар ур чадвартай байх ёстой, ер нь сэтгэлгээний хувьд тэр хүний онцлог нь бас юу вэ гэдэгт эхлэе яриа тийм ээ. За баярлалаа. За тэгээд Дакотагаас уулзаагүй утсан байна. За тэгээд ямар ч байсан 21-р зууны менежер гэдэг чингууд манай сонсогч нарт жоохон нэг юм алс холын юм шиг тэгж сонсогдож байж магадгүй. Гэхдээ одоо манай сонсогч нар үшэмэнд аль хэдийн мэддэг болсон багтаа бид нар дэлхийн түвшний менежер гэдэг Английн Global Growth Institute-ийн хөтөлбөрийг аль биесны эрхтэйгээр одоо Монголд оруулж ирээд аль хэдийнэ 4 жил болсон байна. Тэгээ энэ хугацаанд бид нар бараг 100 мянгаад гаруй хүмүүсийг бол ингээд сургацсан байна л да. Захин болон танхимаар ингээд хосол сэлбэрээр яваад. Тэгчингууд яг 21-р зууны менежер гэл тэгэхээр яг би өөрөө нөө хичээл заадаг учраас юу анзаардаг вэхээр манайх ингээд асраал хөвчдөг байхгүй. За би ч одоо энд ингээл байж байгаа гэдэг ингээл нэг доороо нэг 10 20-р зуундаа үлдээ да. Тэр ч одоо нэг хамааг бах тоо гэсэн шүү юм хамгаа айгүйх боддоо юм билээ. Тэгэхээр яг Давкагийн харсан өнцөгч гэсэн зүг байна л да. Яг сэтгэлгээний хувьд бид нөр өөрсдөө бас өөрсдөө ингэж нэг юм бэлэн болгох те. Яагаад та өнөөдөр 5 хүн ч удирдсан бай, 50 хүн удирдсан ч бай, 500 хүн удирдсан ч бай. Өөрийгөө яг л би энэ нийгэмд байгаа, энэ зуунд амьдарч байгаа, энэ хүмүүсийг удирдах байгаа одоо 21-р зууны менежер гэдэг сэтгэлгээг эхлээд өөртөө ингээд өөртөө ихтэйгээр ингээд бий болгох хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр тэр өөрөө надад маш тийм чухал санагдаад байгаа байхгүй. Тэгэнгუთ манай одоо яг энэ дэлхийн түвшний менежерийн одоо хамгийн эхний бүлэг хамгийн эхний одоо тийм хичээл дээр юу заадаг вөхөр хамгийн эхнийхэн хэсэг сэтгэлгээ буюу өөрийгөө бүр менежерч биш компанийнхаа гүйцэтгэх захирал мэтээр сэтгэж бодож сур гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо Давка бизнес цэгийн гүйцэтгэх захирал шиг л бодож эхлэх нь штэ хоёлаа тийм. Та тэгж бодож байна уу? Заримдаа бодно. Бодхоос аргагүй байна. Тэгээ зүгээр энэ дээр тодруулаад асуухад одоо байгууллагын нэг алсын хараа эрхэм зорилго үнэт зүйлсгээд стратегийн том асуудал байна шүү дээ. Энэ дүнд ер нь одоо эднэртэй менежер хүн өөрийгөө яаж холбож явж үзэх юм? Ер нь энэ дүнд менежер хүн ямар үүрэг ролтой оролцох юм гэдэг дээр жоохон тодруулж ярил. За компани та гүйцэтгэх захирал шиг сэтгэг гэл тэгчингууд чинь хүн хамгийн түрүүнд за би чинь яаж сэтгэх юм болоо тэгээд гүйцэтгэх захирал болж иж сэтгэл та захирлууд яаж сэтгэдгийг би одоо захирал болоогүй юм чи бидэхгүй штэ гэд асуулт гарч ирж байгааз тэгчингууд тэрэн дээрээс нь үндэслээд яг одоо энэ хэлж байгаа бидний байгууллагын алсын хараа зорилго тэгээ үнэт зүйл гэдэг энэ гурван зүйл чи орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ямар ч байгууллагуудын гүйцэтгэх захирлууд бол жишээ нь юу гэж бодох вөхөр окей манай компани хаана хүрэх юм бэ? Манай компани алсын хараа ер нь хаана байгаа юм бэ? Тэрэн дээр манай компани доторх одоо энэ хүмүүсийн одоо доторх хүмүүсийн болон гаргаж ирж байгаа үйлчилгээнүүдийн тий бараа бүтээгдэхүүний үнэт зүйл ер нь хаана байгаа даа? Манай компанийн хувьд үнэт зүйл гэдэг нь өөрөө юу юм? За тэгээд тэр дотроо ингээд тэр алсын хараадаа хүрэхэд манай байгууллагын зорилго юу юм бэ? Буюу одоо яг энэ оны эхэндтэй бид нэр 2025 оны зорилго юу юм бэ гэдэг ингээд гаргацсан тэрийг одоо ингээд тэр дөрөвт бөөн төсөл тэмүүлэлтэй ингээд явж байгаа байхгүй тий. Тэгэхээр гүйцэтгэх захирлууд бол тэрийг ингээд гаргачихж байгаа. Гэтэл тэрийг хамгийн гол нь манай менежерүүд маш сайн ойлгоцсон байх хэрэгтэй. Тэгэхээр манай байгууллагын алсын хараа юу юм? Үнэт зүйл нь юу юм? Зорилго нь юу юм бэ? Энэ дээр миний удирдах байгаа баг хамт олон оролцоо нь ямар байх юм бэ? Энэ дээрээс баг хамт олон дотроо би тэгвэл яаж манлайлж энэ зорилгот нь хамтдаа хүрэх юм бэ? Миний удирдах байгаа бүх хүмүүс энэ байгууллагынхаа алсын хараа үнэт зүйл зорилгыг маш сайн мэдэж байгаа юу? Гэл ингээл асуучих юм бол энийг бид нэр хүмүүсээс асуугаад өөрөө бас ингээд сайн анзаараад судлаад ингээд явах юм бол та ер нь бол гүйцэтгэх захирал шиг сэтгэхэд эхэлж байна л гэсэн үг байхгүй. Тийм амар бас юм алсын зүйл бас биш байгаа даа тий.
Нэг тийм зүйл байна. Тэгэхээр нөгөө тэрийг бол бид нэр өөрсдөө менежерүүд өөрсдөө аягүй сайн анзаарч ойлгож явах хэрэгтэй. Тэгээ яг хуу энэ дээр ингээд харахаар хүмүүс ингэдэг юм л да. Алсын хараа үнэт зүйл тэр чухал гэдгийг бол одоо хоёулаа мэдээд байгаа шүү дээ. Хүн болгол мэдж байгаа шүү дээ. За тийм чухал гэсэн ингээд ингээ ярьж байгаа боловч харамсалтай нь яг хичээл заагаад байгууллагууд дээр ингээд ажиллаад за ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчнэр дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлээд ингээд явж байхад байгууллагын алсын хараа нөхцөл зорилго нь өөрөө маш тодорхойгүй байт юм байна. Тухайн ажиллаж байгаа хүмүүст. За манай томоохон байгууллагууд бол ойлгомжтой энэ дээр маш их ач холбогдол өгж гин тэрэн дээр одоо айгүйх шинжилэлүүд хийгдэж гин логонуудаа шинжилсэн зүйлсүүд ч их гарлаа. Одоо ковидын дараа бол нэлээд их зүйл өөрчлөлт ингээд явцсан. Тэрийгэ дагаад нөгөө байгууллагынхаа соёлыг өөрчлөх одоо яаж энэ хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэм одоо ажилчтай тогтоон барихын яаж аз жаргалтай байлгахын тэргээд ажиллаад эхэлчихэж байгаа хгүй. Гэтэл манайх чинь болохоор одоо манай капучино таймын бас ихэнх сонсогч нар чинь бас жижиг дунд бизнес эрхлэгчнэр байдаг. Яг тэрэн дээрээ бид нар нэг түрүүжил хэлжсэтэй жижиг дунд бизнес эрхлэгчнэрт зориулаад зөвлөх үйлчлэгээ гаргаад ингээд явж байгаа. Бас аваа хэдэн байгууллагуудад зөвлөх үйлчлэгээ үзүүлсэн. Тэрэн дээр ерөөсөө түгээмэл гарч байгаа зүйл нь дээд одоо гүйцэтгэх цахилгааны төвшинтч тэр юуныхаа одоо менежерийнхаа төвшинтч тэр энэ алсын хараа үнэт зүйл зорилго гэдэг зүйл нэг тодорхойгүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээл эн чин буцаад нөө цаашаа ингээд юм ингээ хөгжөд явхад айгүй тийм тодорхой бус нөхцөл байдал ажиллаж байгаа хүмүүст бол үүсэж байна л гэсэн үг байна. Компаниуд дээр ингээ нэг нийтлэг зүйл ажигладаг шүү дээ. Хамгийн одоо том сорилт гэх юм уу тэр нь баг бүрдүүлэх, багийг төлөвшүүлэх гээд за үүсгэн байгуулж эсвэл гүйцэтгэх захирал өөрөө хичнээн мундаг байсан чинь ингээд сайн баг бүрч чаддаггүй ингээд тарамдаад хүчин яваад идэг тий. Тэгэхээр ер нь яг бэлтгэгдсэн менежер хүн гэж бас хэнийг хэлэх гээд байна. Ер нь тэр хүний гол одоо төлхөр ур чадвард нь бас юу байх хэвээр вэ? Энд дээр бол яг ер нь бас яг судалгаа байгаа байхгүй. Хүмүүс ч угаасаа нөгөө байгууллага орхитгүй менежер орхих гарчдаг гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд дээр одоо жишээ нь хичнээн гой юм ярьлаа ч гэсэн тий. Таны тэр зорилго алсын хараагийн чинь доошоо ажиллаж байгаа бүх байгууллагын хүмүүст салаалж хүргэж байгаа тэр гүүр чинь өөрөө менежер аахгүй. Тэгээ байж тал өөрсдөө бид нар менежер гэдэг албан тушаалыг хэтэрхий доогуур үнэлээд тий. За чи нэг гайгүй дөнгүүр юм чи ингээд нэг энэ хүнтэй хөрх хайрцчдаг юм байна. Али чи нэг менежер болоодах гэждэг. Нөгөө хүн чинь менежер болчингууд яг өөртөө адилхан ингээ хоёлаа нэг албан тушаалтай байжснаа гинтхэн одоо би ингээд давкагийн менежер болоод дээр нь гараад ирүүлээс давка намайг хүлээн зөвшөөрөхгүй юу? Гэл гих мэтчлийн асуудлуудаа үүсдэг тий. Тэгэхээр мэрэгсэн менежер байхын тулд тэр бол практик дээр хамгийн түрүүнд бид нар өөрсдөө машин сургалтанд хамрагдах ёстой. Онлын хувьд албаа зүйлийг мэдчихэд дараагаар нь тэрийг практик дээр ашиглаад явхад их одоо тухайн хүнд илүү өөртөө итгэлтэйгээр тий би зөв юм хийж байгаа шүү гэдэг тэр итгэлтэйгээр тухайн хүн хийх нь шүү дээ. Эсвэл зарим одоо яг угаасаа тийм дажгүй мэдрэмжтэй хүмүүс байдаг. Тэд нар бол өөрийнхөө зөв юм хийгээд байгаагаа ч мэдхгүй буруу юм хийгээд байгаагаа ч мэдхгүй хүн удирдаад яваад байсан. Гэхдээ тэр нь бас зөв юм байна. Онлын хувьд бас энэ чинь зөв юм биш үү? Гэдгээ ойлгоод ирэхээр бас өшөө илүү ихтэй болоод ахаад одоо дараагийнхаа агсан шатны менежер болоход ингээд илүү одоо юу гэдэг те бэлтгэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөө хоёлаа зорилгоо тодорхойлох гэдэг сэдвтэйгээ ингээд буцаад ингээд холбоод ингээд ярихлаар менежерүүд өөрсдөө зорилгоор багийг одоо яа тий хамтдаа шүү гэдгээ ингэж илэрхийлж болно. Зорилгоор нэгтгэх гэсэн үг. Багийнхныгаа тий. За одоо бүгдээрээ манайх ингээд 2025 онд ийм зорилготой байна. Манай байгууллагын зорилго бол энэ. Энэ дээр манай одоо яг манай багийн манай одоо газар хэлцний чинь яг хийх үүрэг рол нь энэ. За тэгээд тэр тавьсан зорилгоо хэдүүлээ яах нь нөө жилийнхаа зорилго чинь магадгүй зарим хүмүүст харахаар хэтэрхий том юм шиг харагдаад байвал улирлаа сарда сарыга 7 хоногтоо гэд хуваагаад 7 хоног болгон бүр ингээд нэгтгэс 5 дахь гээд бидний яг ажлын байран дээрх нэг юм одоо тийм нэг хэсэг ингээд дуусч байгаа байхгүй тий. Тэгэл хас сайн хүмүүс чинь амарчаал буцаал нэгт өдргээл нэг арай ингээд рефреш болсон нэг юм арай нэг юм юу орж ирдэг штэ нэг жоо энерги нь одоо юу гэдэг арай акцент орж ирдэг штэ тий. Тэгэхээр нэгтгэс 5 дахь өдөр хүртэл манай баг хамт олон энэ жилийнхаа байгууллагын зорилгод хүрэх энэ сарынхаа зорилгод хүрэхэд ямар алхам хийсэн бэ? Хэрэг ойрцсон бэ? Алдаа оноо юу байна вэ гэд менежерүүд
дор бүр нь яг нөө хүмүүстэйгээ яриад анализ хийгээд яваад байх нь энэ өөрөө маш олон давуу талтай гэдэм бэ. Тэгсэн багууд өөрсдөө гүйцэтгэл нь маш өндөр байна гэд судалгаагаар байгаад байгаа байхгүй. За тэгин гут энэ дээр яаж нөхөр бид нар өөрсдөө хүн болгоныг ингээд за энэ 7 хоногт бид нар юу хийчихв гэд те ингээ явхад одоо жишээ нь за давка юу хийчихв, даасрыг юу хийчихв, одоо те одоо манай мишка юу хийчихв ч гэдэг юм уу ингээ гаргаад ирэхээр хүн болгон тухайн менежерээс өөрийнх нь оролцоо гэдэг зүйл чинь айгүй чухал юм байна гэдгийг харж байгаа байхгүй тий. Өөрийнхөө би энэ багт байснараа энэ зорилготой хүрэхэд нь ийм юм хийчихэж байгаа чинь миний оролцоо юм биш тэгээд хүн оролцоогоо өөрөө мэдрээд эхлэхээр урамшаад дараагийнхаа ажлыг гоё илүү идэвхтэй ингээ хийгээд эхэлт юм. Тэгэхээр бид нар бол яхаа вэхээр бага бүрдүүлээд тий ямар ч та багтаа ингээд бүрдүүлж болно. Угаасаа төгс баг бүрдүүлж бий болгонол гэхээс ш анхнаасаа бүрдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар сайн одоо байж болох хамгийн л төгс төгөлдрөлөө тэмүүлээд тийм гоё баг бүрдүүлэх гэх юм бол бүх хүмүүсийн оролцоог маш сайн анзаарч явах хэрэгтэй, дор нь анализ хийж явах хэрэгтэй. Дээрэс нь бид нар яах нь дор нь магтан сайшаа журамшуулж явах хэрэгтэй. Тэ за яг ингэчлээ шүүгээ дор нь ингээд нөгөө яа нэгдэл recognize хийгүү таалаа. Хүлээн зөвшөөрийг хүлээн зөвшөөрөөд бусдад алдаршуулад тий боллоо шүү супер байлаа энэ жил энэ 7 хоног чи үнэхэр сайн сейлс хийчлээ гэд тий алдаршуулад ингээд явах юм бол хүн ер нь дороо урамшаад ингээл яваад идэх юм байна л да. Тэгэхээр энэ болгоныг ер нь одоо юу гэдгийг нөгөө бага удирдах байгаа хүмүүс маш сайн ер нь анзаарч явах хэрэгтэй. Оролцоос бол явчихаар тэгэл хэцүү байдаг л да. Тэг байг нэг 2 хүн л ажиллаа хийгээл тэнд нэг нөгөө 3 тэнд сайхан гисгээл яваад байвал ер нь тэгэл сайн баг бүрдэж чадахгүй л байгаа. Одоо бас нэг нийтлэг бэрхшээ тэр нөгөө нэг мэрэгчлэтнээс менежер рүү шилжих тийм тухай. Өөрөөр хэлбэл одоо нэг сайн нэгтлэн байжсан юм уу эсвэл одоо нэг сайн борлуулалтын менежер ажгаад тэр хүнийг албан тушаал дэвшүүлээд санхүүгийн албаны дарга ч юм уу эсвэл борлуулалтын аймаг дараа болгочтой. Гэтэл тэр маань яг гэд менежер болцсон мөртлөө өмнөх шиг нөгөө нэг мэрэгчлэн шиг ажиллаад урт ажиллаа нухаа тэгээд явагддаг. Гэтэл хажууд нөгөө багийн ажил орхигдоод байдаг тийм. Эсвэл ингээ нөгөө нэг ур чадваргүй хүмүүс одоо юм бүтэхгүй юм бэ би л хийчихгээл урдуур норж юм хийсэргаад багийн бүтээмж унаад идэх тий. Тэгэхээр энэ тохиолдолд бас ер нь яг юуг ойлгох хэрэгтэй гэдэг дээр ярил. Тий. Энэ дэр маш товч ярих юм бол бүр ингээ товч ингээ хэлэх юм бол тэрэнд яг ийм нөхцөл байдалд орж байгаа маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр дүр байгаа шүү дээ тий. Тэр тэднэр дээр юм бүр тустай квот. Тэр нь болохоор юу гэхээр ер нь менежер хүн хүмүүсээ манлайлах хэрэгтэй болохоос ш ажлаа манлайлах хэрэгтэй гэж. Боёо бүх хүмүүсийн ажлыг барьж аваад урдуур норж хийгээд тэгээ би ингээ бүхнийг чаддаг бүх юмаа ингээ хийчдэг хүн гэвэл та менежер болоог байна. Харин таныг удирдаад танаар ажил хийлгүүлээд байвал та менежер болжээ гэсэн. Тэгэхээр хүмүүсээ удирдан зохион байгуулж хүмүүсээ манлайлах болохоос ш ажлаа манлайлах биш гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ойлгогдож байна тий. Энийг мангад одоо шилжилт хийж байгаа, транзишн хийж байгаа одоо мэрэгчлэнээс менежер болж байгаа хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Тэрийг ер нь ингээл ойлгоод тавчих маш тавчхандаа тийм байх тий. Би ингээд бүх хүмүүсийг ингээд манлайлаад тухайн хүмүүс өөрт оногдсон ажлаа амжилттай хийхэд нь туслах ёстой миний одоо байр суурь тийм болохоос ш тухайн хүн болгоны ажлыг нь урдуур нь шүүрч авч хийх юм бол би менежер болох болоогүй байна. Надад түрүүн ярьсан тий дэмжлэг хэрэгтэй байна. Байгууллагын зүгээс гэдэг юм уу одоо коуч менторс гэдэг юм уу тий ингээд нэг юм арай нэг хүн удирдах тэр чиглэл рүүгээ өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ахаал буцаал нөгөө сэтгэлгээний асуудлаа сэтгэлгээгээ хамтдаа альбан тушаалтайгаа хамтдаа шилжилт хийх хэрэгтэй. Гэхдээ энэ мэдээж амархан биш ингээ ярьж байгаа юм шиг гинтхэн заа гэж хэлэхгүй шүү дээ. Энэ чинь бас нэг тодорхой хугацаа хэрэгтэй, практик хэрэгтэй. Энэ дээр бас манай ер нь байгуулгын хүмүүс бол яг нь том байгууллагууд бол ингээд бүр одоо транзишн хийх хугацаатай тэнцэн одоо нэг дэмжих систем нь бэлдэх хөтөлбөртэй за энэ захирал дээр очиод ингээд менторлуулчээрээ гэд ингээд явж байгаа маш сайн жишээнүүд бол байна. Гэтэл тэрийг бид нэр багахан хэлбэршүүлээд жижиг дунд дээр ч гэсэн ашиглаж болж байгаа байхгүй. Энэ бол нэг айхтар байгууллагаас учиргүй өндөр зардал гараад ч гэдэм үү тийм зүйл бол байхгүй гол нь тэр одоо тэр бидний ноу хау юмдыг ойлгоод систем ойлгоод хийгээд явчих юм бол ер нь хүн болгон сайн менежер болох бол бүрэн чадамжтай. Одоо нэг делегашн гэдэг нь ойлголт байдаг шүү дээ. Одоо ажил даалгах ур чадвар гэдэг. Гэхдээ ажил даалгаж сурахын тулд бас нөгөө хүндээ итгэж сурах хэрэгтэй юм шиг байгаа. Одоо юу гэдгийг би өөрийнхөө үүсгэн байгуулсан жишээн дээр авахаар
одоо 5 жилийн бид нар шиг ингээд төв амьтд одоо нэг амьтд яаж итгэж ингээд тэр хөрөнгө оруулаад ингээд итгэж сурна гэдэг аюу тийм чухал ур чадвар юмсан. Тэгээд удирдахч болгон дэр нь бас байгаад идэв юм шиг санагдсан. Тий, одоо тэгээд нөө хүмүүс чи эхэндээ за одоо ингээд жишээ нь бизнесийн өмнө үүсгэн байгаль шиг хотгоо бол бизнес хийгээд нэлээд бас удцсан, энэ салбар чинь чанагдцсан. Тэгээ бас туршлагатай хүнийг хараад уншиж जैन тий. Одоо ч нэг 21-р зууны менежер чинь бас хамгийн чухал нөгөө нэг чадвар нь хүнийг гаднаас нь хараад унших чадвар гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүнийг хараад бид нэр уншина гэвэл ажиглалт хийн штэ. Тий. Тэгэхээр тэр тухайн хүн чинь ингээд туршлагаараа бас ингээд аваа явчихж байгаа байхгүй. Миний зүгээр бол ажиллаж байгаагаар юу болж байна вэ гэхээр хүмүүс эхэндээ угаасаа итгэж чадахгүй гэдэг чинь миний бодлоор л тэр хүнийг унших чадвар те туршлага нь дутаадах шиг байна. Хүн туршлагажаад эхлэхийн хэрээр хүмүүс тас ингээд нэг итгээд эхэлдэг юм байна. Нэг талаасаа нөгөө талаасаа бол угаасаа би энэ хүмүүст итгэхгүй л болвол итгэж энэ хүмүүсийг чинь цаашаа ингээд явуулж ажил төрлийг хэлгүүлэхгүй л болвол манай компани оршихуу эсвэл зөвхөн над дээр тогтоод байвал энэ юу н цаашаа юу болох юм бэ? Би өвдөө хэвтчүүл яах юм бэ гэдэг тэр point дээр угаасаа өөртөө очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ингээд тухайн тэр point дээр очихын цагт хүмүүс харьцангуй өөртөө ч туршлагатай болсон байна. Тэгээд яах вэ гэхээр итгэхээс өөр одоо сонголтгүйч болсон байдаг. Ер нь бол одоо ингээд манай жижиг дунд бизнес эрхлэгч нарын одоо үүсгэн байгуулагчны захирлууд бол өөртөө одоо яаж би энэ хүмүүсийг одоо дараагийн түвшинд гаргах вэ гэж орж ирж байгаа байхгүй. Толгоогоо баруун ажил өөртөө ядарсан тий. Тэгэж орж ирж байгаа. Тэр түвшинд хүрээгүй стил зарим хүмүүс өөртөө айгүй бүр ингээд нэг юм бүх юма хийчмээр юм шиг ингээд санагдаад байгаа үе дээр бол бас ажиглагддаг юм билээ тийм захирлууд. Цаг нь болоогүй л болоогүй юм шиг санагцсан надад бол. Тэг ингээд хүмүүсээ илүү гой бүтээлч болгоё. Өшөө илүү таны тэр гаргаж одоо шийдэж чадахгүй байгаа асуудлыг чинь бүтээлчээр шийддэг ийм баг хамт олон болгоод өгье гэж яхад зарим хүмүүс бол хэрэггүй манайд ч одоо ингээд бүр халиад ингээд явчихна. Бараг энэ төвшөндөө байж хад болно ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр уг нь тэр хальж агаад буцаад ингээд мэдлэгтэй болоод ирэхэд тэр компанид хэдийн хэмжээний үнц нэмэгдэхүү гэдгийг бас тооцоолж чаддгүй бас тийм кейс бол манай дээр бол гарч ирсэн. Бас сонирхолтой юм билээ тий. Тэгэхээр миний бодлоор бол тэр хүмүүст итгэх одоо цаашаа явах энэ төр бол тухайн тэр нөгөө хэлж байгаа тухайн захирлын тэр алсын хараа өнөц зүйлийн тэр яаж харж байгаа тий. Тэгээд дээрэс нь бизнесээс нь туршлага олон хүмүүстэй харьцсан туршлага энэ тэр бол бас байдгийн байна. Манлайлалын туршлага гэсэн үг юм да тий. Тэр бас байдсан байна гэж би бол анзаарсан. Бас нэг нийтлэг ажиглагддаг нь асуудал маань ажилтан тогтохгүй байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр юу гэдгийг одоо өндөр цалин амлаж чадахгүй ч гэсэн тэр ажилтныг тогтооход тэр хүндийн төв татах хүч нь юу байж болох вэ тий. Захирал удирдагч хүн бас энэ дээр яаж ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тий одоо ингээд яг харахаар чинь за яг үеэрээ бас жаахан өөр юм билий тий. Millennium үеийнхэн бол илүү тогтвортой. Тэгээ бас ингээд цагаараа ажиллаад ингээд харьцангуйгоо хамт олон үсээд ингээд явж байгаа бол тэр газараа харьцангуйгаас тогтвортой байгаад байх. За Gen Z нэр дээр бол тэдний бол одоо юу гэдгийг онцлог нь угаасаа л нэг айхтар ингээд нэг газар үн чударгаар одоо 10 жил ажиллая энэ гэж бас бодохгүй. Тэгтээ би одоо 1 жил 2 жил яг сайхан ажиллажээ. Тэгээд би эндээс одоо өөрийнхөө үнцэн юмнуудыг олоод авъя. Танай байгууллагачсан үнцнийг одоо өгье ч гэдэг юм уу. Ингээд айгу тодорхой яриад ороод ирдэг болсон байж шүү дээ ер нь бол тэгэхээр тухай бүр нь одоо бизнесийн бас онцлогуул байгаад байгаа юм шиг санагдсан надаа. Салбараас шалтгаалт юм байна. Тэгээд одоо за үйлдвэрлэлийн салбар бол яах юм, барилгын салбар бол яах юм тий. Тэгээд одоо юуны үйлчлэгээний салбар бол яах юм гэдэг ч юм уу тий. Ингээд тухайн тэр ажиллаж байгаа тэр салбарын онцлогоос шалтгаалт юм байна хүмүүс. Дээрэс нь мэдээж хэрэг тухайн салбарт ажиллаж одоо ажиллах тэр оронтой өдөөдөд хүний нөөц өөрөө Монголдаас хэрэг байгаа гэдгээс ч гэсэн бас ингээд шалтгаалт юм байна. За энэ бол ингээд том дөр зургаар нь ярьж байгаа тий. Буцаад бууж ирээд газардаад яг байгууллага дотор ороод ирэхэд бол хүнийг ингээд тогтоон барьж байгаа тэр гол одоо маш том үндсэн тэр нэг цөм гэдээ яваад байгаа шүү дээ. Тэр бол ер нь шууд удирдлага. Шууд удирдлагатайгаа ингээд яг ямар харилцаа үүсгэж чадж байна. Тэр удирдлага нь таныг одоо яг гой хөгжүүлэхэд чинь тусалж гин үү, дэмжиж гин үү, сонсож гин үү, анхаарч гин үү. Тэгээ таны карьер хөгжлийг ойлгож гин үү, таны хувийн хөгжлийг ойлгож гин үү, хувийн зорилгыг чинь ойлгож гин үү гэдэг ч юм уу. Энэ тэр одоо уур амьсгал тэр захирал болон менежертайгаа харилцах тэр харилцаа бол өөрөө бас айгүй чухал юм байна. Тэгээд
уусаа хэлдэг шүү дээ. Хүмүүс ч юм бол тэгэл нэг 70-аас дээш хувь нь бол удирдлагатайгаа таарахгүй бол гараа авчиж чинь гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи бид нар одоо өөрсдөө анзаарах хэрэгтэй байгаа байхгүй яг аль менежер дээр хүмүүс их эргээд байна тий. Тэгэхээр чи одоо ер нь тийм бидтэй. За 10 хүн орж ирэл 6 нь байн гараал байвал тэр чин хинд асуудал. Тэн дан асуудалтай хүмүүс тэр компанид орж ирж байгаа гэсэн үг биш шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн доор нь хүмүүс ажиллаж чадахгүй гараад байгаа менежертэйгээ бид нар тулж харьцаж юу нь болж байгаа болохгүй хаан гэдгийг анализ хийж гаргаж ирж ярилцах хэрэгтэй юм байна гэж ер нь анзаараад байна. Нэг илүү практик асуулт асуу энэ удирдлагууд илүү хэрэгтэй байх. Гадуур ингээ харахаа нөгөө нэг сайн менежер гэдэг үл айгүй олдохоо байсан аврын бараа болцсон. Тэгээд нөгөө талаас бас нөгөө менежер маань явчих уу гэсэн тийм айдас байгаад байна тий. Тэгэхээр ер нь яг захирал хүмүүс хүн байгуулагч хүн тэр менежертэй ямар зарчмаар одоо урт хугацаанд түншилж юм хамтарч ажиллах вэ? Тэр хүнд одоо юу гэдгийг ямар бенефит тийм одоо амьдралынхын зорилго мөрөөдөлтөд уялдсан ашигтай зүйл санал болгох бай. Тэр нэг хамтын ажиллагааны зарчмын талаар дэлгэрүүлж ярил. Тий одоо чинь энэ дээр ингээд юу хийж байгаа байхгүй одоо төрсөй тэргүү хөдөлмөрийн зах зээл дээр бас сайн одоо ажиллах чинь ховор болж байна тий. Тэгтэл тэндээс бас ингээд ялгараад өөрийнхөө нөгөө 21-р зууны менежер гэдэг бол бас нэг одоо чухал хийх одоо тэр ур чадвар нь юу вэ гэхээр өөрөө өөрийнхөө хувь хүнийхээ үн цэнийг зах зээл дээр өргөлж өсгөж явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр миний өөрийн үн цэн яаж өсгий тий хамгийн нэгдүгürt бид нар маш сайн тест дараалт одоо тэ зохион байгуулалттай өөрөө байх хэрэгтэй тогтмол суралцж явах хэрэгтэй тий та англи хэлгүй байсан бол англи хэл сурчвал тэр хэрээрэл миний үн цэн зах зээл дээр өсөд байна гэсэн үг шүү дээ тий. За тэгээд одоо юу гэдгийг бүр нөө ажлын байран дээр таныг орлуулж болшгүй хэдэн зүйлсүүд энэ төргээ байгаа байхгүй юу тий. Тэгэх юм бол байн галвай зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй, үргэлж гоё нэмсгэлдэг байх хэрэгтэй, сурснаа бусадтайгаа хуваалцдаг байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Ингээд тухайн байгууллагад одоо үн цэн нэмээд дээрэс нь өөрийнхөө зах зээл дээр хүнийг бас аягуулсаа өсгөж явах хэрэгтэй гинэ. Тэрийг ингээ манай залуучуудаас өөрсдөө аягуулсан ойлгоод авчих хэрэгтэй юм шиг ер нь санагддгийг. Одоо юу гэдэг нь би ингээд 3 жил ажилласан юм чинь цалингаа өсгөхийг гэхгүй тий. Би ийм ур чадвар өөрөө шинээр эзэмшсэн юм чинь би ахаад нэмэлтээр энэ ажлыг гоё хийгээд тэгээд би цалингаа өсгөхмөр байна гэж ярил газар тэнгэр шиг уургаас тий. Тэгэхээр энэ мэтчлээ ингээд бас 21-р зууны менежер гэдэг сэдвтэйгээс уялдуулаад ингээд ярьчих. За байгууллага зүгээсээ болвол маш олон энэ бол одоо баг хүний нөөцийн бодлогын асуудал байна л да тий. Тэгэхээр энэ дээр бид хэд бол одоо яг мэрэгжлийн голомт банкны уянга захиралтай бид нар хамтарч ажилладаг шүү дээ. Тэгээд ер нь байгууллагууд том байгууллагууд бол энэ дээр маш их ач холбогдол өгдөг болцсон олон ч одоо зүйл одоо тийм одоо цалингийн урамшуулал дээрэс нь одоо шагналууд байж гэн дээрэс нь нөгөө нэг одоо ар гэрийн асуудлуудыг хүртэл одоо ар гэрийн асуудал руу хүртэл орж анхаарч гэн хүүхдүүдийнх нь одоо сургууль соёлд нь хүртэл анхаарч гэн гих мэтчлэн одоо цалингаас гадуурх бас одоо тухайн хүнд олгогдож байгаа бенефит тий одоо ашиг шимнээс юу байгаа юм бэ энэ байгууллагад ажилласнараа гэдэг чинь ингээд нийлээд нэг тийм цогт зүйлэл юм байна л да. Тэгэхээр харамсалтай нь гэхдээ хүмүүс ингээд хөвчлэн авж байгаа цалингаа л бодоод байдаг. Гэтэл чинь бас шууд бусаараас орж ирж байгаа маш олон тийм давуу тал юмнуудыг бол тэнд бас үүсч идэг. Тэрийг нь хамгийн гол нь хоёр тал хоёлаа ойлгосон байх хэрэгтэй тий. Би чамд юм өгөөл аадаг. Гэтэл нөгөө тал нь ерөөсөө авсан мэдрэмжгүй ингээд суугаад байвал аюу хэцүү байхгүй. Тэгэхээр энийг бол байгууллагууд өөрсдөө хүний нөөцийнхөө бодлогын хүрээнд аягүй анзаарч явах ёстой. Тэгээд бас чиг хандлага ер нь хаашаа явж гин гэдгийг бас анзаарч хэрэгтэй. Энэ бол одоо юу гэдэг цалин урамшуулал одоо тэр бусад шууд бусаар орж ирэх тэр бенефитүүд одоо гадагшаа аялуулдагч гэдэг юм уу те ингээл зөндөө юмнууд дээ шүү дээ. Эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг, эрүүл мэндийн том үнэтэй даатгалд хамруулдагч гэдэг юм уу. Ингээд чи яг үндэ ингээд жижигхэн юм шиг боловч байгууллагаас зардал гарч байгааг бол гарч байгаа. Гэхдээ тухайн хүний яг хувь хүнийхний амьдралд хэрэгтэй юу гэвэл цагаа тулвал хэрэгтэй шүү дээ те. Ингээд байж идэл эрүүл мэндийн асуудалтай болчиход үнэтэй даатгалтай байсан бол тэр чинь ингээл шууд бүтэн зардлын даачих гэдэг ч юм уу. Ийм кейсүүд бол зөндөө байгаа байхгүй. Жижиг дунд бизнесийнхэн бол одоо бас юу ажиглагдчих байна уу гэхээр
цалин ингээд айгүй их өгөөд ахаас одоо чадахгүй байж болно штэ. Өндөр цалин амлаад ч гэх юм уу. Ингээд одоо бөөн том одоо даатгал энтерт нь хамруулаад ч гэж хамт чадахгүй байгаа штэ. Тэр чинь сагуугийн хувьд бас чадамж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол жоо менежментийн хувьчлал гэдэг зүйл рүү бас айгүй өөрхөн орж ирж байна. Тийм. Одоо окей, компанийнхаа тодорхой хувийг үнэлээд гаргаад тэгээд тэрийг яг өөрийнхөө багийнхаа тэр үндсэн яг одоо өөртөө ч олон жил явцсан тэр түлхүүр хүмүүс байгаа шүү дээ. Чадамжтай болцсон өөрийнхөө үн цэнийг тогтмол өсгөж идэг. Тэр үн цэнээрээ дамжуулаад танаа байгууллагад үн цэнийг өгч чадах үс энэ хүмүүстэйгээ бас одоо хувь амлаад хувиа өгөөд тэр менежментийн хувьчлалыг бас ингээ хийгээд явж байна. Энийг бол гэхдээ маш болгоомжтой хийх хэрэгтэй, мэрэгжлийн хүмүүстэй хамтарч хийх хэрэгтэй. Энд чинь бас нэг тодорхой хэмжээний 1-2 жилийн бас процесс болно. Тийм. Ингээл юугөө ингээд сэтгэл хөдлөлөөр авчиад өгчөл тэр чинь дараа нь бөө хэрэл орлоо шүү дээ. Тэгэхээр иймэрхүү бас юм арга чаргуудыг бас авах гаргаж байна. Ер нь бол. Жижиг компани дээр аваад үзвэл бол тийм одоо иймэрхүү нэг дүр зураг олон байдаг шүү дээ. Зарим хүн ингээд айгүй олон жил ажиллаад ажил нь гарт нь орцсон те бүх харилцагчаа мэддэг, гэрээ контрактын бүх одоо нюанс деталуудыг мэддэг те. Гэтэл ингээд нөгөө өөрийгөө сорих тийм бас шин зүйлүүд гарч ирдгүй ингээд яг уйдцсан байдалтай явж штэ. Ер нь бол нэг өөр боломж гараад ирвэл өөр тийшээ явчих тийм юм эрсдэлтэй болчиход идэг штэ тий. Энэ тохиолдолд бас удирдлага ямар санаачлах гарах хэрэгтэй вэ? Гэтэ яг ингээд одоо жишээ нь бид нар менежерийн ур чадвар гэж байна те зөндөө сайн борлуулалт хийдэг гэж байна. За тэгээд одоо ажлаа маш сайн мэддэг гэж байна. Оролцогч талуудынхаа бүх одоо харилцаа юмнуудыг аваа явдаг гэж байна те. Энэ бол нэг талаасаа хоёр талаас ингээ харах юм бол за үүсгэн байгуулагч талаас компани эзэн талаасаа ингээ харах юм бол аюу сайн байна. Надад бол тийм хүн байвал би маш их баярлна. Тэ ямар гоё юм бэ гэчлээ гэд. Нөгөө талаасаа болохоор тухайн хүн ч гэсэндээ тэр газар орж ирж иж тэр хөгжил твшил тас хүрсэн буюу өөрөө өөрийнхөө үнцнийг зах зээл дээр өсгсөн л байхгүй да бас тий. Тэгэхээр чинь хаана нөө win-win гэдэг шиг хожилтой л явж байгаа байхгүй. Гэтэ энэ нь ур чадвартай байгаа хүн болгондоо бид нар бас юу гэдэг компанийнхаа хувийг бас өгөх гэдэг чинь өөрөө айгүй өрөөсгөл ахгүй. Яа гэвэл энэ үнэхээр итгэлцлийн түвшинд хоёлаа ахаад 10 жил хамт байж чадах уу гэдэг чинь л асуулт шүү дээ тий. Ахаад 10 жил 20 жил хоёлаа яг ингээд итгээд ингээд яг ингээд цаашдаа явж чадах уу гэдэг чинь л хамгийн том асуулт байхгүй. Тэгэхээр ингээд ажил хийгээд ажлын гүйцэтгэл сайн гаргуул сайн байна. Тэр хүмүүстэй тодорхой хэмжээр цалигаа өгөөд бонус өгөөд явж явах нь тухайн одоо өсгөн байгуулагчийн хувьд бол окей. Гэхдээ яг бүр ингээд тий одоо ширээ хувьцаагаа санал болгоод явчих гэхээр бас итгэхгүй байх тийм бас зүйлсүүд бол байна тий. Тэгэхээр тэр чинь бас тухайн хүний одоо дотор тэр төрж байгаа мэдрэмжийн асуудал баг л та. Тий. За тэгэхээр энэ сэдвийг ерөөхдөө ингээд өндөрлөж болж байна. Бас нэг асуулт байгаа нь одоо төрөгдөх номдор байдаг шүү дээ. 3-4 байдаг гээд менежер, мэрэгчлэн, антрепренер гэдэг тий алсыг хардаг хүн. Тэгэхээр юу асуух гээд нэхээр одоо сайн менежер байх хүн ингээд компани байгуулад ингээд олигтой өдөртөө тавьж чаддгүй тохиолдол эсвэл юу гэдгийг сайн алсын хараатай энтерпренер байх хүн эсвэл менежер ажил дарагчаад яваад байдаг. Тэгэхээр тэр нэг 3-4-өөс тэр хүн өөрийгөө тэр нэг хэв маяг дүрийг ер нь яаж таних вэ? Тэгэхээр талаар жаахан сонирхож байна. Гоё сонирхолтой асуулт байна. Аюу гоё асуулт байна. Энэ дээр болохоор ингээд манай яг энэ одоо хоёлаа бол манай сэдвийн нэгэн жахаал хэсгийг ярьлаа шүү дээ. Энэ дээр яг нэг бас маш сайн одоо менежер хүнд ер нь хүнд хэлдэг нэг зөвлөгөө байдаг байхгүй нэ reflect yourself гэдэг буюу нөө ер нь өөрийгөө толинд харж жахан өөртөөгөө ярьж анализ хийж бэ гэд тэгээд тэрэн дээр нь бол манайх ингээд бэлэн анализ өөртөөгөө ярихтан зориулаад ингээд юу өгчдөг асуултууд өгчдөг тэгээ өөрөөсөө асуунд өөрөө хариулна тий ингээд явдаг ийм бодоо жишээ нэг юм бүр хэсэг байдаг байхгүй. Тэгэхээр бид нар хаяа зүгээр ингээд аягүй сайн зогсож явах хэрэгтэй нэг жоохон кардана татаад жоохон стоп болоод тий ингээд жоохон тайван зогсоод тэгээд би ер нь одоо ямар төрлийн ажилдаа сайн юу хийхээр аз жаргалтай байгаад байдгийг юу хийхээр би амжилт гаргаад байна юу хийхээр би бүтлгүүтээд байна гэдэг чинь одоо кейсүүд байгаа шүү дээ тий хүмүүстэй харилцахаар яагаад байна уу борлуулалт хийхээр амжаад байна уу эсвэл зүгээр суугаад юм бичгээр сайхан байгаад байна гэдэг ч юм уу ингээд өөртөөгөө ингэж ажиллаж суух тэр цагийг аягүй сайн гаргаж явах хэрэгтэй. Тэгхийн болвол хүн явандаа за би ер нь олвол дажгүй стратегч сэтгэлгээтэй юм байна. Эсвэл би зүгээр ер нь юу гэдэг маш сайн ингээд юм хүмүүсхэн байгуулаад шинээр хийж мэх гэхээр аягүй нэг л тийм зориг хүрдгүн байх. Тэгэхээр аягүй гоё тийм шинээр байгуулагч хүнтэй би хамтраад
доотлолт нь хойдолт нь өстө бүх юмээ сайхан ингээд амжуулаад явчих. А зарим хүмүүс бол би өстө сайхан өнөхөө хийгээл аз жаргалтай. Надад тэр карьер хүмүүсэлттэй сонирхолтой биш гэд. Тэгэд энийг өөрөөсөө ер нь тодорхой хугацаанд ингээ гаргаж явах хэрэгтэй. Гэхдээ нэг удаа гаргачаад би ийм хүн гэд насаараа бодож болохгүй ш нэрчээ гэд явандаа өөрчлөгдөн шүү. Тэрийг сайн бодох хэрэгтэй тий. Тэгэхээр ер нь бол тэрийг одоо бид нэр өөрсдөө гаргаж ирнэ. За тэгээд яах вэ? Сайн менежертэй, сайн удирдлагатай газар болвол танаа удирдлагч нь таныг ажиглаж байгаа. Тэгээд анзаарна. Ажиглаж хагаад чи ер нь ийм юм биш үү? Энийг хийгээд үзтээ гэд. Тэгэхээр нэрээ би хүндлэнгөөс хүнд ингэж харагдаж байгаа юм биш гэд тэ ингээ гарч ирнэ. Тэгэхээр менежер хүн гэдэг чинь өөрөө айгүй олон үүрэгтэй байгаа байхгүй тий. Хүмүүсээ ажиглана. Энэ хүний ур чадвар нь юу байна? Өөрийнхөө яг энэ ур чадварыг энэ хүн мэддэм байх уу? Мэддэггүй юм байна уу? Өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлээд байна уу? Эсвэл хэтэрхий доогуур үнэлээд байна уу гэх юм уу? Энэ олон зүйлийг чи ажиглаж агаад хүмүүсэд чиглүүлж явах хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр нэг талаасаа өөртөө ажиллана, нөгөө талаасаа удирдлагаа сайн удирдлагатай аттай байгаад сайн удирдлагатай байвал бас айгүй сайн чиглүүлээд. Джек Ма хэлсэн байдаг шүү дээ. Чи одоо их сургууль төгсөөд эхлээ ямар ч гэснийг айгүй сайн удирдагчийн хажууд суралцсны дараа өөрийнхөө амбицийг хөөж олно гэд. Тэгээ бас Петер Драклийн нөгөө Managing Oneself билүү ном байдаг те. Тэрэн дээр ер нь өөрийгөө яаж таних, өөрийнхөө ажил арга барилыг яаж олох вэ гэдэг тэн дээр их гоё юмнууд байдаг. Тэр номыг бас зөвлөе те. Монголоор орчуулагдсан юм байгаа те. За ингээд Капучино таймынхаа подкастын дугаарыг энд хүрээд өндөрлөе тийм ээ. За ингээд подкастын одоо сүүлийн асуултыг өөрчилүүлдэггээд сүүлийн зөвлөгөөг хэлье гэвэл. Ер нь бол ихвчлээд бас дажгүй ярьчлаа. Гэхдээ ер нь менежер 21-р зууны менежер гэдэг ингээ хэлчингууд нэг хайхтар битгий хол хөндий гэж бодоорой. Тэгээд байгууллага зүгээс бол менежерүүдээс аягүй сайн витаминжуулж байгаарай. Тэгээд тогтмол витаминжуулах буюу тогтмол одоо сургаж явах хэрэгтэй гэсэн. Тэгээд ингээд нэг хоёрхан ингээд нэг сургаснаа за ингээд энэ сургаач нэргүй юм байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр үгүй том дүр зураг хараад тий. Тэгээд тэр байгууллагын зорилгоос яар үнэцүүлэлтэд тохируулаад сургалт юмнуудаа бий болгоод хүмүүсээ сургаад итгэжүүлээд чадахжуулаад явах нь өөрөө буцаад байгууллагатаа маш их тийм үн цэнэ бол аваад ирж байгаа. Хувийн талаасаа та өөрөө ингээд менежер болоод тий эсвэл менежер болоод айгуу удаа менежер хийгээд залхсан хүмүүс байна. Эсвэл зөв буруу юм хийгээд байгаач мэдэхгүй дунд ингээд нэг хэдэн жил менежер хийсэн хүн байна. Эсвэл дөнгөж шинээр менежер болж байгаа хүмүүс байна те. Тэгэхээр энэ хүмүүст бол нэг зүйл байгаа нь бол тогтмол өөрийнхөө үн цэнийг аюу сайн ингэж өсгөж байгаарай те. Тэгээ тэр өөрийнхөө үн цэнийг өсгөх гэдэг бол та өөрөө бас ингээд судлаад үзтээ миний давуу тал сул тал юу юм гэдэг ингээ явхлаар би яавал зах зээл дээр илүү үнэтэй сайн менежер болох вэ гэдгээ өөрөө л гаргаж ирэн шүү дээ. Тэгээ тэрээс ингээд сайн дайчлаад ингээд явах юм бол одоо 2025 онд шилдэг менежер болох байхаа. Ерөөд Батарш. Ямар ч 21-р зууны менежер гэдэг менежерийн тийм шин төрөл зүйл биш юм байна. Тэгээ зөвхөн орчин үеийн нийгмийн шаардлагад нийцүүлж гаргасан одоо юу гэдэг арай өөр тодорхойлт гэх юм уу тийм ээ. Энэ нь шин зүйл биш, байдаг зүйл. За баярлалаа ингээд дугаараа түрээд өндөрлөө тийм ээ. Үзэх сонсох та хүн манай подкастын YouTube сувгийг дагаарай. Subscribe, like, комментоор биднийг дэмжээрэй хүсгэн ингээд хамтран хөтлөгч очноор гүрээх тэмцэл даваасран оролцлоо. Баярлалаа. Баярлалаа.